өнгөрсөн жил 25 оны 3 сарын 3-нд яг анхны гацсан суурь болох хөрмийн эхэлжсэн бол өнөөдөр ингээд жилийн дараа 26 оны 3 сарын 2-нд сүүлийн таавраа өргөж байна. Тулгуур багнаа босох ажил маань ингээд 100% болж байна. Одоо энэний дараагийн ажил бол ган татлага буюу тороос татлагын ажил явагдана. За тороос татлагын ажил маань 4 сард эхэлнэ. Гол нь чинь өндөр анкрууд давуулах ажил байгаа. Энэ маш эрсдэлтэй ажил. Энэ дээр дрон ашиглаж тороосоо давуулах. Тороос маань өөрөө энэ 4.2 км нэгтэлтэй 2 тороос маань буусан байгаа. Нэг нь 56 тонн жинтэй, нийлээд 112 тонн тороос байгаа. Тэр 112 тонн тороосыг энэ 4.2 км-т хоёр талдаа татна гэдэг нь маш хариуцлагатай ажил байгаа. Одоо энэ ажлаа амжилттай хийхин төлөө бид нэр төлөвлөгөөгөө бүх планаа гаргаад аюулгүй ажиллах бүх плануудаа хийгээ явж байгаа. Энэ үйл хэд нэлээд хөдөө үйл бол энэ туулгын жавар дээр бол шөндөө хөрсөн дээрээ 50 хүрсэн. Тийм бахад бид нэр судалтай хийгээд хатуу ширүүн хүт нөхцөлд ажилласан. Одоо бол гадаа ингээд хасга 15 тэгээ яг голын жавартай энд нөхцөл бол хүнд үйлчлэх температур нь бол 20 гарцсан байна. Тэгээ салхитай цас шуураад ийм хүнд нөхцлүүдээс хамаагүй бид нэр жилийн дөрвөлрөл ягаад гэвэл энэ хугацаатай бид нэр Француудаас энэ дүүжин тээвэр дээр маш их зүйл сурч байгаа инженерүүд, Монгол инженерүүд